Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч хайр халамж эрүүл энхээр ертөнцийг дүүргэе Splat брэнд. Ерөнхий ивент итгэгч хөвөн зөөлөн таатай мэдрэмж Kotex. Ивент итгэгч Монгол сүгээр дэлхийг ундаална Сүү хувьцаат компани. Ивент итгэгч Color Your Life Trinawa брэнд. Энийг чи хий. Хөөе юу яж байгаа? Ади би орё л доо. За болчлоо. Зураад үзье да. Хөрхий дөө. Хажууд нь яасан жижиг харагдчих. Энэ ихтэй гоё поз юм те. Тийм ээ. Бурхан би Санаар өстө хөөрхөн зүгтэй юм аа. Урал аяар хөөх юм а те. Надад харагдахгүй юм штэ. энэ дэр зүрх дарж хуу. Энийг зүрх дарж. Тий. Энэ яа гоё поз юм. Зүгтэй хөө. Хөөе би ч гэсэн орё л доо. Хөөх юм а. Хөөе гурваа. Хөөе. Би ч гэсэн орё л доо. Дараа дарч гонё за. Одоо хичээл. За. Оо. Дэлхий дээр 8 гаруй тэрбум хүн бий. Тэн хагас болох 4 тэрбум хүн хоорондоо найз байна гэвэл тэдний дунд үл ойлголцол зөрчилдөөн үүсэхгүй байх нь яавч боломжгүй зүйл. Яагаад гэж юу? Яагаад гэвэл бид чинь хүн шүү дээ. Зарим найзууд яг л сүдэр шиг гэрэлтээд хажууд чинь байх мөртлөө харанхуйд хаяад л явчихдаг. Харин зарим нь яг л нар мэд гэрэл зацруулж хизээд хажууд чинь байна. Жихэн нөхөрлөл бие биенээ өвдөгдөггүй. Өвдөхөө тулвал инээдтэй зүйл ярьсаар илхийх чинь л өвдөх болно. Маргалтаж гомцсон ч нэгнээ үзэн ядах биш. Ойлгож, хайрлаж, инэрх нь нөхөрлийн үнцэн юм шүү дээ. Хоол боловсруулалт дархлааг дэмжих амьд жимстэй Porvita ягурт. Хөгтөдөө cheers. Яй. Хо бацх үйдүүлээ. За манай хо бацх үй болон тавтай. Хо болохгүй. Хо болохгүй. Та нар энийг чиг үздэг те. Сонирхолтой юм ярьдаг те манай Ануугч. Ануугч мөн те. Мөрчөө. Тийм үү. Сүүлд ингэсэн байхгүй юу? За. Манай ингээ хоёр хүн угаасаа ингээ тэтгэлдээд салдаггүй байхгүй юу? Яадаг аа? Хоёр хүн байдаг байхгүй юу? Бүр ингээ нэр ингэсэн юм. Бүр ингээ хамт бүр ингээ бадсан гар шиг байна. Тэгээд манай нэг охин ойр жоохон нурмаагаал тэгэл анги дээр нэг хүүхд уурч муурахгүй яадсан гэртний асуудал гарсан гэд. Тэгээ би очиж ярилцсан үлдээ нэг тотны шлохоор. Тэгээ нөгөө найзтай хэлээд яасан ийсэн гэдсэн чинь асуудал гарсан. Манай охиныг ийм найзлуутайгаа байхыг нээж нь жоохон дургуцсан юм уу та. Та ингээ бүтгэхгүй байлаа гэдэг. Тэгээд тэгсэн чинь манай нөгөө нэг хоёлоо явдаг найзын нэгнийх нь ээжтэйгээ уурлангууд нөгөө найз маань ээж тэр нь очиж юмнууданд хэлсэн байсан. Ээж тэр нь очиод тэр найзлынхын юмнуудыг хэлсэн байсан. Үүшлээ. Хөө ямар тийм те. Тэгээд тэгвэл би зүгээр дахиад нэг өөр найз сонсож байгаа байхгүй. Тэгээд уул найвар тотнол явдаг байсан. Яагаад гэсэн юм бол доо. Тэг ингээд уул найзууд чинь нэгэндээ дим болох гэж байдаг шүү дээ. Бас гэрүүлийн харилцаа нөгөө арай л биш усуулсан юм шүү. Юу ус цаашаа. Гэтэ ямар сони тийм найз гэж юу юм байсан. Гэхдээ энэ тиймэрхүү муухай охтууд байдаг те ийм хортой. Гэтэ ер нь тэггүй тэр гэрүүлийн асуудал дээр ялангуяа манай охтууд өөрсдөө ус жоохон болохоор зөв зөвлөгөө өгч мэдэхгүй. Тэгээд явчихсан. Хамраач. Амар Ямар бүр ингэж харлаа шүү. Хортой найз яриад бүр ухаангүй болчихлоо шүү дээ. Хоб бацаа. Хоб бацаа. Яг нөгөө ийм юу байдэн штэ. Ингээд бөөндөө ингээд фракцаараа байжгаад нэгийгээ гараад явахаар муулдаг. Тийм хөвгдөд гэсэн. 0 ганцаараа ордгүй юу? Тий 0 ганц. Дөрвөл 0 биш шүү заяа. Дөрвөл заавал хамт шүү гэл. Юу вэ? Одоо их ч гараад явал бид гурав муулна л гэсэн үг шүү дээ. Баяртай. Ой нэр гарчаад ороод иртээ. Явдаа. Хатуу ярих гэж. Хөөе их чи яасан гэж. Яаж заамшил. Чанарэ. Чахан ингэж тайчсан зурсан. Чамаас. Их багш минь сууж байгаа юм. За та нарын үе юу нь ямар хөө?
Үе Нэг таа. муураас тэгэл Гэтэ ер нь Юу нэм хортой найз, муу найз гэж юу байх вэ? бах өө бах. Чамд тийм найз байсан уу? Кейс мэдгүй. Байхгүй. Чи өөрийгөө хэр сайн найз гэж боддгийг? Гайгүй л гэдэг. Юу нь алах уу? Аалаа шүү дээ. Ингээл гадаа гудам тань хэр чимээтэй байгаа газарт нь л гашаагуултаа. Найзуудаа төрөл төрөл шүү дээ. Нэг нь нөгөөт нь ха нөгөөт нь ингээд Ингэж нийт хүмүүс идэв штэ нөгөө ингэж юм арчих юм шиг. би тэгж Манайхан тэгэж идэв штэ. манай агаа бас юм шүү. ани бас нэг гээл агаа бас нэг гээл би нэг Марлаа яаж юм. Би бүр амар юм юу идэв шүү дээ. Хангин шинэд шүү дээ. Тайз дөрвөж. Хангинаж ха. За миний яаж нийтийг та гурав мэдж байгаа байлгүй те. Бид гураас гадна телевиз тэрчтэй мэдэх байх. Гэтэ үнэхээр найзгаа ингээд сонсох хэрэгтэй болоод найзад нь надаас өргөн байхгүй. Тэгээ ингээд гэр бүлийн асуудлаа ярилцвал хэдүүлээ тэрнэр яаж гоё зөвлөх ёстой юм бол ChatGPT. Хөөе, нөгөө нэг ямар солонгос кино лээ нөгөө Tripty дээр гардаг штэ нөгөө нэг найз нь ингээд сайн найзаа гэж бодоод явж исэн чинь яг ингээд найзынхаа хайртай залууг ингээд булаах гад яваад идэг тэмүүд ингээд нөгөө найз нь ингээд амар найзаа гэж бодоод ингээд хамаг юм хилдэг байсан чинь нөгөө найз нь хамаг нийтэд тэр одоо муухай одоо бүх болгоны ингээд бишээ тараачдаг. Үнжээ ээрээ хоёрыг л ярих хэрэгтэй. Би мэдгүй шин. Үнжээ үзэж үзээгүй биш. Сугад. Үнжээ ээрээ хоёр чинь баг байхдаа хамт өсөөд тэгээд ээрийг нөгөөний юу коллежид оруулаад үнжээг болохоор их сургуульд оруулсан гэд тэрнээс ээрийг өшөө хорс эхэлдэг юм тийм баялаар чатгын санаатай байгаа. чатах ингэж юм бэ? Харин. За тэгэхээр өнөөдрийн маань сэдв ер нь тодорхой болчих шиг боллоо те. Яг хортой хүн гэж авахаасаа илүүтэй яаж те ингээ эрэг зөв хүн байх талаас нь үлгэр дуурайлтай Бусад гоёор зэрэгээр гоёор эрэг нөлөө үзүүлэх хүмүүсийн тухай ярилцъя гэж дөнгөж сая хэдүүлээ бодчихлоо. Ингээд бариад авчихъя. За өгтөдөө өнөөдрийн зочноор хэн байна гэж бодож байна? Харин л дээ. Та нар одоо жоохон юм хүм дэвшүүлдэ. Таандараа. Үлгэр дурайл гэдгийм гисэми чинь үлгэр дурайлтай нөлөөлөгч хүн байгаа. нэлээд олонний танил. Олонний танил гэж бодож байна уу? Мэдгүй. Үш. Олонний танилж яж байгаадаг уу? Биш жиж байгаадаг уу? За би та нарт сэжүүр үгүй заяа. За. Хаяа байна охтодаа. Хаяа байна охтодаа. Хинэ энэ бол уг хэвлэнэ даа. Маргашинаар зовхон тайсан. Үгүй хаяароо. Үгүй сарыг өгцөнаяд хоояа. Ямар хөвгтөд вэ? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За бид дээрээ галхээс өмнө зочдоо шейкер дайлтгаа би танд шейкийг авдаг. Хөө за. Манайх ингээ шейкер дайлцгаа. Тийм үү. За хэний хийсэн шейк вэ? Манай Марлагийн хийсэн шейк байгаа. Тэгээ та уугаад гоё үнэлгээ өгч олно. За. Ямар ч байсан цайтай, царайтай, зүстэй хөөрхөн л огтуд байна. Манай их чинь болохоор таны улаан ногоон ягаан цэнхэр фэна. Ай ихчээ. Чээс байгаа. Зүгээр чичирч боллоо шүү дээ. Бүр ингээ харж чадахгүй ингээл. За би ингээд чи харж байгаа юм уу? Би ингээд хөдлөхгүй ээжээ. Чи урд чи ингээд. Гэтэ ер нь энэ сандрах энэ мэдрэмжийн өөрөө бас хүнийг гоё юм амьд байлгадаг. Тэгээд ер нь бол жоохон бахтай айгүй ичинэлтэй. Гэтэ тэр нөгөө ичж байгааг маань ямар тохиолдол вэ гэдгийг нөгөө тайлбарлахгүй байхаар энэ ичж байгаа нь өөрөө айгүй юм эвгүй зүйл гэдэг тэндээсээ гарч чадахгүй. Тэгээд дараа нөгөө эцэндээ маш их харамсдаг шүү дээ. Тэгэхээр та нар маань ичнэ гэдэг бол хүний хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг учраас ичгтээ санаа зовхгүй сайхан
сайхан жаргаж ичээрээ. За нэ шейкинг маань амсаад үзээрэй. Манай нэвтрүүлгийн ивент тэгчээр дэлхийг монгол зүгээр ундаалсан Swift компани маань хамтран ажиллаж байгаа. Ингээд таныг шейкерээ дайлж байна. За баярлалаа. Цэнхэр шүхрийг авч байхад амсээ. Ямар гамттай. Бүзээлцэг нь тэгээ ингээс хоёрын холбог юм уу? Бид нэр таныг орж ирэхээс өмнө одоо ингээд нөлөөлөгч хэрхэн одоо ингээд гоё найз байх вэ? Эрэг хүн байх талаар одоо ярьж байсан. Тэгээд та энэ талаар өөрөө юу гэж боддгоо гоё хүн хүүхдүүдэд хуваалцаач. Би ер нь өөрийгөө яг тэр нөлөөлөгч хүмүүсийн тусгал нь юм болоо гэж боддог. Ирч хүчтэй урам зориг өгдөг хүмүүсээс ер нь ирч хүч авч ер нь яг л ийм л төрлийн хүн байх нь надад зохих юм байна гэдэг. Тэгээ миний хувьд бол миний нөлөөлөгч юм бол камертай хамтлагийн ахлагч болд ах байна. Модель од гэрлэгч. Хоёрыг ер нь би хавж ер нь үргэлж Монголд ингэж сайхан явж амьдарч хоббигоороо бас ингээд урт удаан хугацаагаар амжилттай амьдарч ажиллаж болох юм байна гэдэг урам зоригийг авдаг гэх юм уу? Одоо бид нарын нөлөөлөгч хүн болохоор таагаа. Баярлаа. Бидэд ингээд нэг voice гардаг гэсэн шүү дээ. Тэгэл яг таны ингээд тав амар юм emotional амар юм эрэг. Таныг үзэх босоод бүр ингээд таныг дагаа бүжиглж байсан гэдэг шүү. Маш их баярлаа. Тэгэл гоё нөгөө хувцлалт бие авчиж байгаа байдлаас нь ингээд үлгэр туриалаад эмхтэй юм ийм л байдаг юм. За одоо найзуудаа бүгдээрээ нэг дүрм гаргая гэж би бодлоо. Тэрний үхээр хэдүүлээ нэвтрүүлгийн турш амар гэж хэлсэн хүнээс 100 төгрөг авъя гэх. За тийм ч амар гоё юм байна. Амар гэдэг. Тэгэхээр ингэж нөлөөлөе гэж бодлоо. За гих мэтчлэн ер нь эргэн тойрондоо нөлөөлөл үзүүлэл. Тийм шүү. Тэгээд та нар маань бас надаас таны тэр хэсгээ ингэж асуул зүгээр юм байна гэд хэлсэн ч надад нээлттэй шүү за. Үзэгчид ч гэсэндээ энэс хойш үгийн дундуур амар гэдэг үг хэлэхгүй хэлэх юм бол над руу 100 төгрөг. Би дансаа үлдээч. Монгол маань амар энэ төвшөлтөөсөө. Монгол хэл чи өөрөө үнэхээр баялаг үгийн сантай байхад бид нар бүгдээрээ юм амар гэдэг үгийг ашиглахгүйгээр бас зөв үгээ олж. Амар гэдгийн үгний оронд харин юу гэх юм маш их. Үнэхээр дэндүү гайхалтай. Өөр юу вэ? Тийм бишэр хатын ер нь үгийн нөгөө сонголтууд бишэрмээр мэдрэмж өгсөн амар гоё мэдрэмж өгсөн гэхээс илүү бишэрмээр цочормоор гэл те гих мэтчлэн ингэж манлайлал гаргахыг ер нь хийдүүлээ зарцгаая те тийм ээ Codex Nature Forum бүтээгдэхүүнүүд нь шингээгч сайтай 5 тухтай мэдрэмж төрүүлдэг учраас санаа зовох зүйлгүй шүү. Хүн хоорондын харилцаанд юу хамгийн чухал гэдэг вэ? Хүн хоорондын Яар хантай байсан чи. Хүн хоорондын харилцаанд хүндлэл юм уу? Тэгээд яг хин нэг мөрөөдж яхад нь хажууд нь маш сайн дэмжиж өгөх, хажууд нь хамтдаа тэр зүг рүү явна гэдгийг сануулж авах, марцсан үед нь бас сануулж авах тийм. Тэгэхээр хүн хоорондын харилцаанд миний хувьд бол энэ хүндлэл, хүн болгон өөрийн хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл, алдаа оноотой тэр бүгдийг хүнддэх юм бол энэ харилцаа урт удаан үргэлжлэх юм болов? Одоо ингээд бид нар ингээд таныг орж ирэхээс өмнө найзууд бие-биентэйгээ харилцааг илүү ярьжсэн. Тэгээд одоо бид нар одоо зарим үедээ найзуудтай хамаагүй ингээд гэр бүлийнхаа асуудлыг ч ярих тохиолдол гардаг шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг та юу гэж бодож байна? Одоо найздаа хит нээлттэй байх нь одоо зөв байх уу? Тэгээ цаашаа нөгөөний манай найзууд маань өөр хүнд хэлэх асуудлууд бас байдаг. Тэгвэл одоо хортой найзл гэж бид нэрлээд байгаа. Тийм. Найзын хувьд ярьсан зүйлийг хадгалж авч үлдээн эсвэл тэрийг цааш нь ярих нь бас заримдаа ч тус болох тохиолдол байна. Тэгэхээр нөгөө найз нь өөрөө юу хэлж ярьж байна? Ямар нууц төрлийн нууцаа ярьсан? Энэ нууцыг цааш нь задруулахад магадгүй нөгөө цаг нь болоогүй байхад задрах эсвэл тухайн үеийнхаа сэтгэл хөдлөлөөр ярьсан, харсан зүйлээ
ярьчихаар тэрэн дараа нөгөө буруу юм шиг болол. Тэгэхээр тэр үл ойлголцолоос болж тэр хортой гэж нэрлэгдээд байгаа тэр агуулга байд юм болов. Тэгэхээр миний хувьд бол найз нөхөрлийн харилцааг удаан хадгалж авчулдгийн тулд минийхаар итгэл хөдлөлөөр ярьсан зүйлээ дараа нь хурдан засаад хийлэх ч юм уу те. Ингээд үлдээхгүйгээр ямар болохоор тэр мэдрэмжийг, тэр нууцыг, гэр бүлийнхаа асуудлыг ярьсан. Тэрэн дээр найзынхаа сэтгэл санааг нь би засах уу эсвэл цаашаагаа ярих хэрэгтэй байсан юм уу гэдэг ойлголцлоо илүү сайн дэлгэрэнгүй ярилцаад нууцаа ярих нь зүйтэй юм болов. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч хайр халамж эрүүл энхээр ертөнцийг дүүргийн Splat брэнд. Ерөнхий ивент итгэгч хөвөн зөөлн таатай мэдрэмж Kotex. Ивент итгэгч Монгол сүгээр дэлхийг ундаална Сүү хувьцаат компани. Ивент итгэгч Color Your Life Trinawa брэнд. Бидний насан дээр хүнээс одоо ямар нэгэн мундаг хүнээс мотивац авах гэдэг зүйл амар чухал байдаг байхгүй. Тэгэхээр таныг одоо Амар хэлсэн. 100 төгрөг. 200 төгрөг. за мотивац авах гэдэг зүйл амар чухал байдаг. Амар гэ дахиалчлаа. Үнэхээр чухал байдаг. 300 одоо чадна. Үнэхээр чухал байдаг. Тэгээ таны хувьд мотивац авдаг байсан хүн чинь хэм бол Би баг наснда. өсвөр наснда. Би айгүй олон цаг хугацаагаар аялах хэрэгтэй болоод байл л та. Яг нэвтрүүлгээр ярьж болох. Өсвөр наснда тэгэл яг сургуулийнхаа дээд ангийн ахч нарыг гэх юм уу. Тэр үед болохоор манай сургуульд одоо энэ нөгөө өгтлөгч жүжигчин Цолонбаяр ах байдаг гэсэн. Тэгээд цом ах кинонд тоглоно. Тэгээд айгүй сайн сакс тоглоно. Тэгээд өөр бас манай сургуулийн нөгөө авьяастай ахч нарыг хараад тэгэл ийм эвсэлтэй гой бүжгэлдэг хүмүүсийг хараад ямар гоё ингээл яг ингэж хорхож харж зогсоол тэгэл тэрийг нууцаар тэнд бэлдэж үзээл тэгэл нэг бүжгийн одоо уралдаан тэмцээн болохоор тэрэнд маш их сонирхолтойгоор ороод оролцоол тэгэл ер нь бол гоо хөгжим кино үзчихэл яг тэндээс ийм энэ өөр ертөнц байх хэрэгтэй байна. Энээс би уран зориг авах юм байна. Ийм байж болох юм байна гэл. Танд гоё краш хийсэн үү гэдэг юм. Краш байсан. Би ч бүр насаараа Leonardo DiCaprio. Тэгээд одоо хүртэл нэг ч уулзч үзээ. Тэ уулзхаа. Oh my god. Яа, нөхөөс өнөө. Одоо ингээ би нэг юм уншижсэн байхгүй. Нөгөө нэг хүн болгоны нөгөө нэг татар нэг хүүхэд байдаг гэдгсэн шүү дээ. Одоо яг одоо танд одоо бид нартай хамт ингээ ярилцаад сууж хахад таны дотор одоо хэдэн настай уука ихч байна. Одоо та хэдэн настай хүүхдээ ингээ сэрэмээр байна. Хэдэн настай үе. Юу сэрж байна бид нартай. Сэрж байна. Би тэгээд өнөөдөр энд ирэхдээ бас одоо нөгөө санхүүгийнхаа сургуулийн уган болд багштайгаа бас яг энэ өсвөр насны найз нөхдөй харилцааны тухайх юм судалгаа хийж агаад тэгээд ерөнхийдөө бас багштайгаа ярилцаад энэ талаас нь ингээл зүгээр одоо миний мэдж байгаа хүүхэд насны харилцаа энэ төр бол одоо орчин үеийнхаас маш өөр болохоор би яг энэ нөгөө уур амьсгалд оруулж өөрийгөө яг ингэж бэлтэж ирсэн болохоор тэгэнгүүт миний хувьд одоо байгаа бага уука гэхээр харин би яг тэр нөгөө 11-ээс 13 наснда л ер нь бол байгаад байна. Тэгээд тэр үед бас хийжсэн зүйлүүд хэд яг л нөгөө усанд явж исэн төлөө нөөс бэлддэг, дэлгүүр хоршоо явах дуртай. Тэгээд тэр үед чинь бол цаг үе яг энэ шиг байгаагүй. Би болохоор нөө яг гэрийн хороолт өссөн болохоор бидний одоо хийдэг зүйл бол яг гудамжиндаа тоглоал орой хоолоо идэхээр гэртээ ороод гадаа гоё байх юм бол ээж аавын нүд амыг хариулж байгаа л гадаа гарч байгаа нөгөө бөөндөө годомжны агч нарын нөгөө ярьж байгаа аим шиг юмнуудыг сонсоод тэгэл яг гоё сонсож байгаа. Баяраа гэдэг нь атаарлаа гэсэн. За дуудаж байгаараа гэл нөө харанхуй олцохыг илүү явах таас тэр чинь тав харанхуй л байсан юм чи. Гэрлүүгээ ярьж байгаараа би очиж байна гэл. Тэгэл дуудаад л ордог. Тэгдэг байсан 11-ээс 13 явка байна. Хай. Хоёлаа чат. Окей. Зүг окей гараад ирсэн байна.
Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Splat брэнд нь байгаль дээлтэй эко бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг. Одоо манай үеийн хүүхдүүд одоо ялангуяа сүүлийн үеийн хүүхдүүд гэх юм цаашаа тий. Нөгөө нэг амар олон юмыг одоо сурж мэдэх одоо Амар дахиад хэлсэн. Бүр хоёр хэлсэн. ингээд 400. За. За. Маш. Манай энэ дампраад явах юм. Яна би ихтэй уул нь хилдэггүй байх гэж өөрийгөө бодсон шүү. Тэгсэн чи амар хэлээ. Зүгээр ингэж байгаа. Тэгээд энэ нэг нэвтрүүлэг цацагдах үеэр дахиад харангуут яг энийг хэдүүлээ. Ингэж л бас өдөгчдтэй ч үлгэр дуурал болоо тийм ээ. За. Гэтэ би түрүүнд ярьж байхдаа бас тэр үгийг хэлсэн юм шүү дээ. Та хэд анзаараагүй. Таны ярьж байгаа юмуд ингээд нүдний урд төсөөлөгдөөд ингээ амар гой төсөөлөгдсөн. Нэг зөө. Чи Манай хайн үнэхээр хэцүү юм байна шүү. 200. Би одоохон дөрөнд дараагүй байна. Одоо айгу асуужсэн юм мартчихсан. Бид нар маш олон ингээд зүйлийг сурах гад тэгээд ингээд цагийн хуваар амар чухал байдаг бид нар. Нөгөө амар норд шиг гэдэг. Ямар хэцүү бэ? тий одоо ингээд хянаад өөрийгөө сурж байгаа гэсэн үг юм баггүй. Маш олон төрлийн одоо хоббиг нэг дор ингээд амжуулах гэж амар хичээдэг. Зүгээр. Үнэхээр их хичээдэг. Тэгээд таны хувьд одоо хүүхдүүдэд зөвлөмөр байгаа зүйл ээ нөө? Та хэдийн минь хувьд болохоор одоо яг өсөж байгаа цаг үе чинь болохоор ер нь бол амралт маш чухал. Ийм стресстэй бас байх хэрэггүй. Хитрхи бас яарад өөрийгөө ийм бага залуу наснда яарад олон зүйлийг төлөвлөчөөр яг хийж бүтээх насндаа аягүй олон юмнаас уйдцсан байх үедээ. Тийм учраас ер нь бол туртаа зүйлдээ цагаа гаргахтаа маш шударгаар ийм богино хугацаанд тэрийг яг ийм даалгавар олгоолоод биелүүлээд явах юм бол үлдэцтэй олон сонирхолтой хоббитой болох юм болов. Дээрээс нь яг чиний хичээлийг, чиний зан арын шинг ойлгохгүй байгаа хүмүүсээс аль болох өөрийгөө тийшээгээ живүүлэхгүйгээр өөрийнхөө яг дуртай хичээлээ бас айгүй сайн суралцаж, тэрийгэ багштай бас сайн илэрхийлж, ойлгохгүй байгаа хичээлээ жишээлбэл яагаад ойлгохгүй байгаа, эсвэл багш болохгүй байна уу гэдгээ гэр бүлийнхэнтэйгээ бас ярилцаад хүүхэд бас хичнээн хүсэл сонирхолтой, эрмэлзэлтэй байлаа гэд ээж аав нар хөргөж өгөх цаг байхгүй, ээж аав нар бас цаг гаргаж чадахгүй, автобус унааны мөнгийг байнга гаргаж чадахгүй тохиолдлууд байна. Амьдралын хэм маягаас болол янз янзын зүйлийг хүн мөрөөдөж болно шүү дээ. Орчин цагийн хүүхдүүдээс та дөрөв бол маш гоё утгыг хөгжүүлж гин, маш гоё утгыг бусдад дамжуулж гин. Дээрээс нь өөртөө ийм хөөрхөн охтууд бас нэг дор цоглон гэдэг бол ер нь бол бас нэг их тохиолдод байхгүй завшаан шүү дээ. Баярлаа. Та дөрөв маань бол маш олон хүүхдүүдийн энэ насныхаа хүүхдүүдийн үлгэр дуурал болж юм. Сайхан уйлчих. Үлч юм уу? Ингээд хасан чинь нэг хашиг гэдэг. Яа, зүрх гэснэ. Зүрхчээ хэлтэлтэй хэлдэг лээ. Тиймэрхүү л шүү. За тэгээд манай нэвтрүүлэг өндөрлөхөд төхөж байна. Тэгээд хідүүлээ нэг гоё тоглоом тоглоё гэж бодлоо. Тийм л та. За цэцэн билэг явлаа. Тэгээд ер нь энэ дээр бас нөгөө нэг хүн чинь амжилтанд цор ганцаараа хүрдэггүй. Тэгээд үргэлж мэдээж тусалж дэмждэг хүмүүс байдаг. Тэгээд хідүүлээ гоё хамтдаа тэгээд гоё тэмцвэртэй байдлыг илэрхийлээд энэ тоглоомны гоё тоглоцгоё. Энэ болохоор нөгөө нэг ийм утаснууд байгаа байхгүй юу? Тэгээд энэ утаснуудыг хідүүлээ ингээд тал талаасаа бариад тэгээд нөгөө зүрх зураг танд зориулаад. За. Тийм. Тэ хамтын хүчээр. Эднэрийг жоох юм шиг тавьчих. Ингээд дүүжилж байгаа зурх юм байна. За. Хүн болгон тал талаас нь бариад. За. Тавуулаа. Би сая бараг хэдэн төгрөгийн өрөнд орчих. 600. Тэгээд Зүгээр хуваач төлье. хамтын хүч. Зүгээр хий. Таслаа. За, газар орсон. Баруун зүүн тал руу. Ингээд чин татаар биш юм аа. За. Зүгээр. За. Амбин. Вау. За та. Цэцэн бэлэг. За, одоо энэ чинээс та тэгчин дөө. Тацчих. За, доошлууллаа. 1 2 3. Яагаад юм бэ? Доошлоо. Биш.
Тэр тэнцвэрийг олж байгаа хүн. Окей. За. Яй. Хамтын хүчээр хамтын хүч. Татараа. Татараа юм. За. Би татаалаа. Зэмптэй тавиад Чи гэнээрээ сахиусан тэнгэрийн далавч болчлоо. За даашаа. Даашаа зэтэй даашлуулаарай. Бид нэр чадлаа. Бүрх юм бол. Чи яас хөөр. За хамтын хүч байлаа шүү. За одоо энэ дотроо хэдүүлээ. Укагчигээ. Гис. Ядглээ. За зүгээр л авсан. За ингээд ингэнгүүтээ дөрөв талд нь энэ нь бий болоод энэ нь манай ингчин болоод энэ нь манай марлаа болоод энэ манай цэцээ болоод энд манай нэвтрүүлгийн баг хаа. энд манай нэвтрүүлгийн багийн зүрх байгаа. За тэгээд ийм уран бүтээл гаргалаа. Загчино бид. Загчино. Тэгээ эндээ ингээд өлгчмөр юм шүү. Жаацлаад. Би тэгээ таны гарын үсгийг энэ дээр бичүүлж болох уу? Тийм. За окагч хаа гарын үсгийг авч ийн. Одоо нэвтрүүлэг дуусна болоод тастаад хэлнэ шүү дээ. За. Дундаа шүү. Чик үзсэн шүү. За. Одоо би дахиад харуулах хэрэгтэй юм байна. Ийм юм бид. Вау. Хей, харснаа. За, Бид нэр танд өгөх бэлэг бас байгаа. Гайхалтай. Би бичсэн бэлэг байгаа. Одоо бит хоёр бэлгэнд явд юм уу? Бүүе чи минь яасан гоё юм. Ингээд танд зэрэл таныг харахаар юм улаан эсвэл шар мар өнгөөр. Бүх төрлийн бэлэн хувцсыг Итали улсаас оруулж ирдэг Terranova брэнд. таас биднийг хүнлээд гоё юм говцлож ирсэн баярлаа. Нөгөө ийм цэнхэр ховц сонгоцсон байсан. Тэгсэн чинь арай гангадах гэдэг. Өнөөдөр бас үнэхээр гоё. Гоё юм. Маш их баярлаа. За. Пэв ямар их юм бэ? Цэцэрэшэн. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Cotex-ийн маань гарын бэлэг байгаа. Оо гайхалтай. Танд үжинаа. За баярлалаа авчия. Мөн манай Splati-ийн маань гарын бэлэг байгаа. Ваа яасан гоё. Ямар их юм бэ? За ялгалаа. Болоогүй. За дараагийн бэлэг маань болохоор манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийг Монгол сүгээр ундаалсан Softat компани маань гарын бэлэг байна. Яасан гайхалтай. За ялгалаа. Маш их баярлалаа. За сав баялаан ч гэсэндээ ямар гоё цагаан улаан цэнхэр. Та гурав шиг л харагдчихэв. Та дөрөв шиг. За ингээ манай урилгыг хүлээн авч бид идэд бас энэ өсвөр насны охтуудад маш олон зөвлөгөө мэдээллүүдийг өгсөн үнэхээр их баярлалаа. Бид идэд гоё цаг Цаана гоё тогтай байлаа. Тэгээд уг агчээсээ бас суралцах зүйлүүдээ гоё суралцаад авлаа эхнээс. Ямар хөөрхий. Тэсээ цагийн дотор гэхэд бол үнэхээр олон юм бодогдоол хэлээ. Тийм байна. Тэгээ одоо жишээ нь ингээд дараагийнхаа нэвтрүүлгүүдээр ингээд амар гэдэг үгийг амар олон тавчтай хэлэх байсан бол одоо ингээд окей хчээсээ суралцаад одоо ингээд багсах хаа. Өнөөдрөөс эхлээд бидний шоунд амар гэдэг үг хасаглаа. Бидний нэвтрүүлэгт амар гэдэг үг хасаглаа. Тэгээд өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа. Хүсмэ тэрэ. Бас бүжиглэж тооцоо. Хизээ шоу. Шоу. Ингээд бүжиглэж шнэ. За бас юм стрэлки бүх зүйл хими. Очлоо чими. Энэ бид хөдрөө аран намбас бид хүсийг аран бүх би аялганд наран Сибилдэж камери сурцааны хөтлөд аашиг Одоо яа. Матиксандони кокаелхо Марашинато хамтаелхоя Инхимшо Тэнгэрийн мосгор хаяараа